Нэг өглөө амар халуун цаад сэрсэн чинь харин Таиландд хонцсон байдیں۔ Босоод исэн чинь бүр амар халуун хамгийн хөлрөөл бүр сугнаас хөлс уйлж байгаа юм шиг гоожж байт юм да. Ямар халуун байнаас та. Халуунч гэсэн би амар шаан би бол гангстер гэж өөртөө хэлээд Таиланд улстай танилцахаар цаашаа би явлаа. Хэдэн Таиланд хүнтэй танилцчих санаатай очихоор л бүгд надаас цухтагаад ам хамраа дарж гүгээд байдیں۔ Бич бүр гайхаад энэ хүмүүс чинь хүний өнөртөө хүн дургуун юм багтаа гэж бодоод цаашаа явж байсан чинь нэг харсан Таиланд зогсож байдیں۔ Би чинь Таиланд хүн таньдаг билүүгээд яваад очсон чинь харин манай хатнаа хам зогсож байт юм да. Би ч шууд явж чад "Хей бро савадика" гэд мэдлээ. Тэгсэн хатнаа сайн уч байхгүй өдөөс галгаал гидیں۔ Би юу гинэ гэсэн чинь өмд чинь гээд харсан чинь нэрэл гал шүү. Би ч за тэр яг уу энд юу хийж явсан бэ гэд асуулаа. Тэгсэн хатнаа энд нэг харин арал дээр шоу хийгээл явж байна гидیں۔ Би бүр азны юм гэж бодоод хатнаад тэгвэл мань шууд орох юм биш үү? Би чинь одчтой гэсэн чинь хатнаа. Хоёулаа яриагаа манай буудлын гадаа өргөжүүлээ гэснээр шоуж нэгэнд ихэлсэн л дээ. Гэхдээ яг уу чамайг шинэ оролцогч болгоод оруулж болох юм. Хоёулаа хоолны ширийн нард яриагаа өргөжүүлээгээ дагуулад явлаа. Тэгснээ хатнаа гол нь чамд чинь гоё кул никнейм байдаг билүү гэж чинь. Би хатнаад юу вэ бро? Намайг рэпер гана гэдгээр ард хүмүүс мэднэ шүү дээ. Өөр нэрмэр байхгүй гэд хэллээ. Хатнаа хэсэг бодож байснаа. Гөө яг ванда гекко ч юм уу, капучино ч юм уу, хочгод орчих юм уу гэж авдیں۔ Би ч за бро тэгвэл мань худлаа юм байна. Чи харин надад нэг юм хэлээд өгөөч. Энэ Таиланд хүмүүс тийм ичээгүй юм уу? Яагаад надаас дутаад байгаа юм бэ гэлээ. Тэгсэн хатнаа хоёлаа яриагаа гараад өргөжлүүлээ гэснээр. Гүй бро чамаас хүн байдгүй харийнхаа ч дутгаар байна. Наад сух чинь бүр амар хөлөрсөн чамаас бүр амар холмос өнөрсөж чинь гэдэм да. Би гайхаад сугаа өнөртөд үтсэн чинь нэрээ энэ муухай өнөр Бангкок биш минийх байсан байт юм да. Тэгсэн хатнаа надаа нэг юм цүгнээсээ гаргаж өгөөд май анда энэ Perspires гэх бүтээгдэхүүн жинхэнэ хөлсний мангас. Чи усанд ороод сугаа бүр маш сайн хатааж байгаад багхан түрхэхэд л 7 хоног бат хөлөрөхгүй гэдэл бод гэж хэлээд хизээ язааны тай хүн шиг мэдлээд яваад өгсөн юм да. Тэгээд чирнэ хээрийн галуу нисэн үл хөрөх газар хүний хүү хөлс өнөртүүлж явах нь муухай гэдэг шиг тэр цагаас хойш би хүссэн хүнтэйгээ танилцаж Таиландд хөлөө олсон юм да.